За сайн байцгаана уу. Дараагийн хичээл. Бид нар одоо тэгвэл хэрэгсэлцснээс ямар зүйлийг хичээлүүдэд авч ашиглах боломжтой вэ гэдэг зүйлийг өнөөдөр үзье. Хэрэгсэлцс маань шидэт алхам дотор байдаг. Энэ хэрэгсэл, сорил, тоглоом гэсэн гурван төрлийн зэс бий. За эндээс мөн адил бид нар мозобук дээр 3D үзэгдлээд ингэж тавья. Мозобук дээр байгаа бүх 3D. Хэрвээ та темплейт гэвэл эндээс энэ харагдж байгаа хэсэг дээр байгаа бүх зүйлийг тааваханд туршиж үзээрэй. За ингээд дурын темплейтаа сонгож болох нь байна. За би энэ дээр дарлаа. Даруулаад миний слайд маань ийм темплейттай болно. За би дахиад шинэ слайд нэмье. За background арын фонуудыг янз бүрээр өөрчилж болох юм тийм үү. За зураг зүйдэр байгуулалт хийх гэж байгаа надад энэ background хэрэгтэйгүүд би энийг авч болох нь. За мөн 3D-нүүд бид нар энд байгаа 3D-г одоо бүгд холбоотой. Жишээлбэл би эндээс за би Монгол гэдэг бичээд зүгээр ерөнхий гэдэг сэдвээр өгдөгөл Монгол даач, Монгол хаа, Монгол усын засаг захиргаа гэж энэ Монгол гэр гэж юм тийм ээ. За би тэгвэл ийм хичээл зааж байгаа бол би энэ хуудасаа баяжуулах та Монгол гэр. За Монгол гэрээ татаад оруулъя. Ийм хэлбэртэй орчлоо. Гэхдээ бид нар энэ дээр icon ямар хэлбэртэй байгааг шалгана. За icon-о шалгая. Зураг хэлбэртэй том icon, жижиг icon гэсэн байна. За тэгвэл одоо би том icon гэдэг хэлбэртэй энэ дараад дахиад гэрээ оруулъя. Ийм хэлбэртэй орох нь. За тэгвэл буцаад шинэ чанарыг өөрчлөөд жижиг icon гэсэн хэлбэртэй болгоод дахиад ингээ. За бүр ийм жижигхэн 3D болно юм. За тэгэхээр хэдүүлээ том icon хэлбэрээр оруулчих. За тэгээд энэ зүйлийг delete дараад устгачихъя. За энэ цонхон дээр дараад мөн энэ товчон дээр дараад устгах гэдэг дээр устгачихъя. За би 3D гэсэн гэр гэсэн 3D орчлоо. Одоо надад гэр гэсэн зураг хэрэгтэй бол одоо би Монгол гэргээд за мозобукийн хайлтан дотор байхгүй дэлхийн бөмбөрцөг дээр дарах дээр за Монгол гэр гэсэн бичлэгүүд гараад ирлээ. За одоо би энэ бичлэгийг оруулахдаа нөгөө хэв шинжээ харна. Том icon дээр байна. За би Монгол гэрийг за би эндээс нэг бичлэг татаад оруулчих. За энэ дээр ингэж бичлэгтэй болчихлоо. 3D-тэй бичлэгтэй. За одоо би зураг гэсэн дээр дараад би Монгол гэргээд хайцсан байгаа учраас бэлэн байна. За би эндээс дахиад татаад оруулъя. За ингэж гэр гэснээс. За одоо жишээлбэл хөгжмөөр дарж үзье. Хөгжмөөр тэгвэл Монгол гэртэй холбоотой бас хөгжим Монгол нар зөв Монгол гэргээд хөгжим байж болно. Хөгжмөө татаад оруулчих. За тэгвэл ийм мэтэр бид нар ажлын талбар дээр хичээлийн сэдвүүдээр 3D бүх зүйлийг энэ гурвалжин дээр дарвал мозагийнх нь өөрийнх нь сан хөмбөг дээрээс хайгдана. Цахим хичээл бүх зүйлүүд за цахим хичээл хайж үзье тэгвэл номнууд цахим хичээл хийж байгаа. Гэр гэсэн цахим хичээл, гэр гэсэн удаа цахим хичээл байна уу? За гэр бүл гэсэн гэр гэж энэ гэрлийн урдыг хэмжих. За Монгол гэр гэсэн жишээлбэл одоо мозог цахим хичээл байна уу? За би Монгол гэдгээр зүгээр хайч. За Монгол орн хамтдаа аялцгаая. За Монголын хаан хойцог агуу. За Монгол орноор хамтдаа аялцгаая гэдэг цахим хичээл оруулж. За ингээд би 3D-тэй бичлэгтэй зурагтаа дуутай ингээд цахим хичээлтэй болчихлоо гэсэн үг. Ингээд одоо ажлынхаа талбарыг бид нэр сонгож хичээл бэлдэж байгаа хичээлийн талбарыг ийм богино хугацаанд одоо маш мурхаа хийчихнэ гэсэн үг. За би одоо энэ дээр хичээлийнхаа сэдв гэж хэрвээ байсан бол за Монгол гэр гэдэг юм. Энэ фондыг өөрчлөх, энэ фондон дээр ажиллах бүх зүйл маань энэ яг юуны компьютер адилтгтай ажиллах юм байна. Тэгэхээр эндээс одоо фондоо сонгоод гэдэг юм уу? Өнгийн сонгоод за ингээд тавьчих болох нэ. За бид нар текстээ ижлээ өнгө оруулчихлаа. Ингээд мэдээллүүдийг авч болох нэ. За бид нар 3D-снээс ингэж амархан ашиглаж болно.